Улаанбаатар хотын улсын 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг дид байр буюу мөнгөн медалийн эзэд болсон. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын оноо өсөж дэлхийд чансаагаар 9, 12-т орж ирсэн бол багийн дүнгээр 6-дугаарт чагсаж эхэллээ. Монголын үндэсний шигшээ баг Олимпийн төрөлд багтсан 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медалийн эзэд болсон. За тэд ингэснээр Монголын түүхэнд анх удаагийн хэд хэдэн шагналын эзэн болсон юм. Хулан бэлэгдлийн багийн тамирчнаар нэрлэгдэж харин ариун цэцэг тухайн тэмцээнд хамгийн олон буюу 44 оноо авч лидер тоглогчоор тодорсон юм а. Хулан дэлхийд чансаагаар 9-т, ариун цэцэг 12-т ирэмлэгдлээ. Үнэхээр гоё мэдрэмж байд юм байна. Эх орныхоо өмнө те зөвхөн бид нарыг дэмжиж байгаа ийм олон хүмүүс ингээд нэг дор бүгдээрээ ирсэн те. Бид нар яг үнэхээр үзэгчдийн бас те хүчинд үзэгчд дэмжигчдийнхаа хүчинд өнөөдөр те бид нар өнөөдөр ингээ мөнгөн медаль аваад байгаах гэж би бодож байна. Бид нар бүр амар том хүч өгсөн. Бүр цаанаасаа тийм амар тийм зүгээр л ингээд би гişтэй байгаа шүү те би их орондоо байгаа шүү. Намайг үзэгчд маань дэмжиж байгаа шүү гэдэг тийм амар ихтэлтэй байсан. Тийм болохоор үзэгчдээ маш их баярлалаа. Яг дасгалжуулагч ямар одоо баг дээр яаж тоглох уу гэдэг бүх хөлбөр систем, бүх тактик, тамирчин болгонд өөрийнх нь үүргийг нь өгсөн. Яг дасгалжуулагч байгаа хийснээр л өгсөн. Герман, Америк, тэгээд дээрээс нь Польш өмнө тоглож исэн тоглолтын мэдэн тэгээд яг гоо ингээд олон тэмцээнд орсны үр ашиг нь одоо ингээд ард нь гарч ийн гэж бодож ил та. Маш олон удаа тоглоод үзсэн болохоор энэ хүмүүсийг ямар хүмүүс гэдгийг одоо манай эгчнэр жишээ нь би ч юм уу бүгд ингээд мэддэг тулдаа өнөөдөр энд бид нар талбай дээр тэр хүмүүсийг илүү сайн хамгаалах, илүү сайн өөдөөс нь яаж орохоосаа мэдчихсэн. За ер нь холын мөрөөдлөө өссөн дэлхийн аварга, багийн спортын дэлхийн аварга ингээд манайхан бүр мөнгөн медаль авч одоо зүүчиглээ маш гоё, маш сайхан байна. Үнэхээр хичээл зүтгэл үр дүнгээ өгд юм байна. Маш их одоо уйлсан, маш их хожигдсан. Хожигдох болохныхаа араас өөрөө асуудаг байлаа. Сайжрах болов. Тэр подиум дээр зогсох болов. Тэгээ тэр цагийн өнөөдөр ирж юм тэгээд hard work нэрнгэс үнэхээр хичээл зүтгэл үр дүнгээ үзүүлгэл юм байна. Хичнээн авьяастай байгаад хичээхгүй бол тэр бол хичээдэг хүний хажууд бол юу ч юм байна. Олимпийн төрөлд багтдаг болсон 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн учраас мөнгөн урамшуулал цалин авах боломж үүслээ. Ингээд Монголын шигшээ багийн тамирчид болох Цэрэн лам, ариун цэцэг, хулан, нандин хүсэл нар сар бүрийн 1 сая төгрөгийн цалин болон нэг удаагийн мөнгөн урамшуулал төрөөс авна. Мөн тэдний дасгалжуулагчид мөнгөн урамшуулал оногдно. Харин тэдний энэ амжилтыг Монголын төр үнэлнэ гэж ерхийлэгч хөрөлсөх цахим утсандаа бичсэн юм а. За магадгүй тэдэнд Монгол улсын гавьяат тамирчин солоолгох магадлалтай. The 2 present for the Mongolia National